Дараа минь өнөөдөр 2015 оны 8 сарын 20-ны өдөр сая ажлаасаа буучаад жоохон бичлэг хийгээд та нарт үзүүлж бодож байна. Энэ бичлэгийг араас бидний араас ирж байгаа амьдралын шаардлагаар бид нар чинь хүний өдөрт ажиллаж амьдарч байгаа. Миний араас миний жуулчж өгсөн компаниар миний ирсэн сургуулийн төвөөр ирж байгаа хүмүүст анхааруулах санамж олгоод энэ фотод бичлэг хийж байна. Энэ бол миний амьдарч байгаа газар. Япон Мамочмай Башигодай гэдэг газар. Энэ ингээд бид 27-д амьдардаг. Энэ гадна энэ хавцтай байдаг хавч байна. Даин кордор нэг галтгаараа гаран тогтоо орно. За ингээд ишээ болохоор дан эмхтэй хүмүүс байна. Нэг хизээний цунамигаас үлдсэн галхсан хайрын хөндөө ингээд анх гэж очижсэн одоо нэг л 8 сар болчихтэй энэ. За энэ кордор ингээ хөрөвшин бидний 27-д амьдардаг. 9 өвчтөй, 3 өрөвтэй. Нэг өрөөнд исүүлээ. За ингээ миний өрөө. Ингээд ийм байдалтай. Ингээд энэ исүүлээ амьдардаг. Индонез, Вьетнам, Хятад ингээд 2 давхар орштой. Дүүсэн Мэдээ. Энэ Вьетнам мөхөө. Нэг л сайхан мөхөө. Данч ширээгээ хогон ширүү шүрдэг. Энэ ингээ хятад. Томадач. Ингээ. Тэйшээ. Утасны өрөө. Энэ бас Вьетнам амьдардаг ингээд. Юу юм бэ? Бид нар яаж амьдраад байгаа юм? Өнөөдөр цалингаа авлаа. Инээдтэй бас. Авсан цалингийнх нь 50% төрчихтэй сууд шинтгэл арай дэндүү. Байрны та нар хэдийн өгдөг гэж бодчих. Сарын 3 маа. Өнөөдөр бид нэг өрөөнд 4-д бол хамаадаг. 3-д бол хамаадаг өгсөн тэр мөнгө. Ийм байр. Тэгээ нэг өрөөнд исүүлээ. Нэг хүн сар болгон 3 маа өгнө. Арай дэндүү 3 маа ч Монгол мөнгө 480 мянга гэж боддоо. Тэгээд за яг нэг мань галтгооны усны хэрэглээ тогны хэрэглээ явчихж байгаа. Энэ орыг харал та. Энэ орыг зүгээр сар болгон 2 манаар төлсөлдөг. Гэл бод. Арай дэндүү. Анх ирээл энэ сургуулийн төвөөр ирээл дамжуулж ирээл жуулчж ирээл бид нар сургуулийн төвийн захиралт нь хийсэн. Одоо нэг 8 сар болсон юм юу ч өөрчлөлтөөгүй. Үүндээ бид нар сар болгон ичээ өгдөө цалин аваад тэр мөнгөнийхөө бараг толох хүн шимтгэл судалгахаар бид нар эндээс ашиг гэж авах. Ингээд энэ байгаа хүмүүс нь өөрсдөө агуу заваа хятад Вьетнамд өөрсдөө ийм орчинд байгаа сурцсан болохоор тийм гэдэг ах. Үнэхээр миний хувьд үнэхээр тийшинхээр агаа барчин. Хэцүү юм. Хийсэн ерснээс хойш хийсэн ядаж байрны мөнгө хасчих эсвэл бид хоёр тусдаа гарч өөр байр төрөлцлийг хийсэн. За тэр талаар ярьж өгье гэдээ одоо л таг одоо дуцаа авдггүй сургуулийн төвийн захирал. Ингээд бидний хүний нутагт авчиртаа бол болоо гэсэн шиг ингэж хайхамж гарч байгаа байхгүй. Бид нар өнөөдөр хийх ёстой юм хийж байгаа. Өөх ёстой мөнгөний өгж байгаа гэрээний дагуу. Тэгэхэд бид нэг ийм юмд амьдарч байгаа байхгүй. Энэ бол арай дэндэн. Энэ сургуулийн төвөр одоо надаас өмнө ирсэн, надаас хойно ирсэн монголчууд байна. Бид нар ер нь бол уулзалдаг. Тэр болгон сэтгэл хангалуун сайхан байна, гоё байна гэж ярьж байгаа хүн ер нь бол байхгүй шүү. Айндаа хөрөөл бичиж байгаа хүмүүс юм. Одоо энэ байран чинь бид хоёр дахиад 2 жил амьдрах. Үндэ ажлын байр ийм байж болно. Гэхдээ эн чинь бидний амьдрах ёстой. Амьдрах орчин ийм байж болохгүй. Хагас үснээс бид нар амархаараа унтаж авдаггүй. Бид Вьетнамууд, Хятадууд нь амраадгүй. Үнэхээр хэцүү. Түрүү хэдэн сард өдөөд Монгол эмэгтэй захирал ирчээд явсан хийлсэн шийдэлт хүрээгүй. Саяхан дахиад эртээ захирал ирчээд явсан. Энэгээр ирээгүй.
Үнэхээр хайхамжгүй байна. Бид нар сар болгон ингэж амьдчих 3 ман өгөхөд хэцүү байна. Ядаж энэ байрныхан мөнгийг хасч өг эсвэл бид нар 3 манаараа ажилтайгаа орхон байшин төрөсч амьд. Ийм хүү байшингууд хаасайгүй дээ ойрхон. 4-7 маны хооронд. Энэ байранд бид нар ядаж амралтын өдөр тайван амарч чадна. Өөрийнхөө эрх дураар байж чадна. Тэгэд энд бол бидний эрх зөрчигдөж байна. Дээрээс нь бид нар авж байгаа хитэн тургуусаа байдаг энэ муухай байранд нь өгчхөр үнэхээр дургу өгч говдхон чаашийн. Одоо зүгээр ингээл одоо галтгоог нь харуулъя. Эндээс сүүл үед би галтгоонд хоол ижлээс дургу өрч байгаа. Зүгээр ингээл хар. Ингээд ийм амар байлэр ийм заван. Тэгээд сар орхон 3 ман аа. Энэ одоо 27 үеийн хэрэглээ. Орон. Дээрээс нь жамтаа байлаа. Одоо ингээл үлдээсэн аяг таагүй дээр ингээл жам гүйчих. Энэ будааг шиг чаваад харуулъя. Ингээл ийм байлаа. Арай гэрэл асаахаар ямар амар буужгуудаг гэж санаа. Одоо ингээл шоргоод жовж ийн, жамж жовж ийн. Өнөөдөр эцээс битгаар гэж 3 жил амьдраад хайртай битээр гидсний өвчнөд ямар нэгэн хатар өвчнөд болоод байна. Уцгүй гэсэн магадлал байхгүй. Ийм байлаар очив. Тэгээд сар болгон 3 ман арай дэндүү гомдолтой байна. Араас ирж байгаа монголчууд маань ийм байдалтай байгаас хүсэхгүй л. Тэгэлцэн. Ингээд инкаац. Ийм байлаар. Өвчин гэдэг чинь идэж байгаа хүнснээс шалтгаалдаг. Өнөөдөр бид хоёрыг ийм л орчинд ийм л газар өнөөдөр амьдарч байгаа гэж байгаа юм хүү л. Одоо яг бид хоёр ингээд 2-3 жилийн дуусгах гэл юм гэж. Бид хоёроос хойш хүмүүс ийм хөө байдалд ингэж амьдарсаж үнэхээр хүсэхгүй. Тийм болохоор та нар нааш ирэхтэй ирж байгаа компани болон амьдрах орчноо сайн судалж мэдчихийж гэрээ тактикаа яг сайн хийж гар хөлөвсөж удаж ирж байгаарэ. Ийм газраас өвчнгүй болсон гэсэн магадлал үнэхээр алга. Арай тийм дөө. Манай гэрэл унтраад харахаар жом нь хараарай. Одоо ингээд үз. Хаасан юм явж идэх айгүй байлаа. Ийм юм бидрийг амбалаа сар болгон 3 ман авдаг. Тэгээд өөр сүүлдээ бид хоёр өөрсдөө хийж үзсэн. Бид хоёр тусдаа гармаар байна. Энэ хүмүүстэй чинь бүтэхгүй ийм байлаар байрны чи амьдрахыг хүсэхгүй байна. Ядаж байрныхан мөнгийг хас үгүй бол бид хоёр тусдаа гарах гэсэн үгүй гарахгүй гэсэн. Яагаад тэр хүн тэгж байгаа? Өөдөө эдэрт өөрсөнд нь ашигтай. Тэр сумаа зөвхөлд. Үнэхээр лайцсан газар ивчлээ жоохон тийм хүү л юм. Одоо би бол сүүдэд орой хоол идэхээ байсан. Үнэхээр айгүй байлэр. Ингээ 3 өрөөтэй нэг өрөөнд эсвэл 27 байна. Анх ихэд юу гэж яадаг нэг өрөөнд дөрвөлээ гэсэн. Одоо хаана нэг өрөөнд эсвэл. Тэгээ ийм байлэр. Ингээ хизээний цунамигаас үлдсэн байшины үнэхээр тустай амьдрах хүсэж байна. Ядаж ийм хүү байшин гараад ядаж бид нар амралтын өдөр амрахыг хүсэж байна. Өглөө жоохон унтахыг хүсэж байна. Гэрээ амар санаж байна. Үнэхээр санаж байна. Оройхоо үнэхээр ээжийнхэн хийсэн гарын хоолыг санаж байна. Ийм байдалтай байхад заримдаа үнэхээр ойлгохгүй байхын арга алга юм дээ. Гэртээ байхад орой ажлаа тараад гэрлүүгээ ороход ээж минь халуун хоол барайл хүлээж идсэн. Тэр үед нэгддэг үе байсан. Одоо би ээж хоолыг идмээр санагдаж байна. Тэр үед идээг хоолоо одоо идмээр санагдаж байна. Амар өлсөж байна. Тустаа гармаар байна. Ингэж би ийм байдалтай дахиад 2 жил амьдрмааргүй байна. Ийм байлэр байшин. Энд чи хүн амьдрч штэ энэ чи хахаа амтан авчирч гисэн байгаа ш. Хинч мэдхгүй энэ байрыг ингэж амьдрч байгаа гэж үнэхээр та нар төсөөлөгчгүй намайг бол. Үзээ хатуу бих үз. Гэхдээ энэ шиг ийм байлаар орчинд ингэж амьдрч үнэхээр би үнэхээр төсөөлөөгүй. Үүдээ үдэж авсан хэдэн дүүгээ энэ муухай байранд нь ингэж өгнө гэж үнэхээр бодоогүй. Хэцүү вэ? Өдийг хүртэл 8 сар би тэр ч одоо сар олон 3 ман гэхэр чи 240 мянган yen ингээ өгсөн. 240 мянган та нар Монгол мөнгө өгчүүл боддоо.
4 сая орчим мөнгө, хайр мөнгө ингэж амьдарч иж үнэхээр утамшигтай юм. Хармаар санагдах үе байх ч өнөөдөр энэ ч ирсэн зориг